Йоо, Гидро тамтраа оруулж байгаа сурал видеонуудын дараагийн дугаар татамарл энэ удаа олонгууд бид нар Battle Case гэдэг одоо section-ы хамгийн үнэтэй кейс болох Silk гэдэг кейсийг залж үзэж байна. Энэ кейс нь олонгууд $295 үнэтэй байна. Тэгээ энэ кейс дотрын үедээ танилцъя. Gidrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л уучсан скинээс л харгаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчирсаж болох юм байл шүү. За бичлэгийн болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls дээр дарах юм бол депозит хийж штэ энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэнгүүт энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдэг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс хэсэг рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээд би join дараал орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор ингээд гивэд орж байгаа гэсэн үг. Кодо итчүүлээгүй ш тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх аврагаас ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээд яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэндээ орцгаая. Silk Case Dragon Lore-ын зурагтай байна. Гэтэ хамгийн үнэтэй юм нь болонгууд Butterfly Emerald, M9 Ruby, тэгээд Dragon Lore, тэгээд Butterfly Phase 1 болон Crabbit Fate-тэй юм байна. Тэгээд энэ Emerald Web-ний field test-д унах магадлал нь бол бага, Balscar-д унах магадлал намайг өндөр юм байна. За, тэгвэл энэ кейсийн Ruby унах магадлал дээр 104 мөрөж шин. Тэр ямар айн өндөр юм бэ? Энэ 3 мөрөө унах магадлал амар өндөр шүү дээ. Энэ дөрөв бол. За энэс тэгээд 100-г задлахад та хэдэн доллар хэрэг болох вэ? $29,500 хэрэг болох юм. Надад 100-г задлах мөнгө байхгүй юм шүү дээ. За, тэгэхээр 50-ыг задлаа үзэндээ 50-ыг задлахад бидэд $14,750 хэрэг болох юм байна. Тэгээд эхлэе да. Энэ одоо field test нөхгүй battle card. Окей. 3 дарсан. Нилээ алдаад байгаагаар идэж байна. Ер нь бол нэг бол их алдан, нэг бол их олдог кейс байх нь л дээ. Их болох магадлал нь амар өндөр л байгаадах юм. Бэж хэдийг задлж байгаа? 15 45-ыг задлсан. Юу вэ? Ингээ юу ингээ 50-ыг задлж байгаа юм бэ? Ингээ 50 дахь юм уу? What? Өдөртөө мунагаагүй бах туу. Юу вэ? Би 50% л буцааж авлаа. What the fuck? За 7200 алдагталтай шүү. 7500 алдагталтай. За тэгээд одоо шарандаа дахиад зарж хагаад дахиад 50 задлнаа. Тэгмээрсэн дээ. Алдагтал 3 4 тэгмээрсэн дээ. 5 ёо тэгтээ сая тэгмээрсэн дээ гэж мэдээ авчлаа тий. Өнний field test нь авч байгаа юм байна. 24 25 задлсан баа. Окей. 30 задлсан. 35 40 тэгмээрсэн дээ. 45 тэгмээрсэн дээ. 50. Гэтэ өдөр нь байсангүй ямар сони юм бэ? За 100-г задлсан 7500-ыг алдагталтай байгаа. Тэнгүүтээ цагаад энэ чи 6k-гийн ашиг хийсэн гэдэг чинь $1,500 алдагталтай 10% алдагталтай гэдэг чинь яг үндэ депозит бонус одвол ашигтай л юм байна. Надад бол энэ нэлээд л унахаар санагдаад байгаа. Одоо 100-г задлахад 10% магадлал 20% магадлал нэлээд ашиг их магадлал 20%. За энэ лүүч нэг хараад тах юм чи бас юу. За Joker мод нь ямар үнэтэй. Бурхан минь хэд юм бэ? Яа на юу вэ? 5-ыг задлыг гэвэл мөнгө хүрэхгүй юм биш үү? За нэг л Joker мод зүгээр л янтаагүй ч. Энэ Joker мод дарах бол арай л утгагүй үнэтэй юм байна. Ямар аяар үнэтэй кейс вэ? Come on, Butterfly Emerald. Яаж би Butterfly дээр зогсооч. Яа, энэ ингээд ядчихаа би. Oh my god.
Шаранда дахиад нэг дарсан. What the fuck? За энийг зараад одоо бид 32,000 эцэж шүү. За 8-ыг задлаад 11-ээс 10-ыг задлах мөнгөтэй болчлаа. Ingаарсан 5-ыг задлаа зэ. 3-х нь явсан 32,000. Руби. No, юу hyper beast. 4-х нь явсан. Dragon. Emerald-ээс бүр гоё явахлаа. За 5-х нь явсан. Come on. No. Нийтдээ 45,000-ыг авсан. 5-ыг задлахад хэд орсон. Оо, би 15,000 шийдэж чам уу? 10-ыг задлахыг манай мөнгө өрөхгүй мэн үү? Яг үүндээ дахиад 5-ыг задлах мөнгө байгаа юм байна. 10-ыг аваад одоо туршиж үзэх үү? За үзье та. Энд ихтэй ямар амар үнэтэй кейс вэ? Энэд ашигтай байгаа дээр бол би болчмоор л ихтэй одоо хааны өмнөөс минь турш өгөхгүй л тэгэл ашиг хийгээд. 6-х нь явсан. Гама төвлөр авчээ. M9-ийн ядчил money back юм байна. 8-х нь явсан. Come on. Dealer? Desert Tiger нэмэх юм биш үү? Oh my god, I'm cooking. Эсдэх нь явсан. M9 дээр please. No, cookie. No. За 10-х нь явсан. Ямар ч их ашигтай дуусчих боллоо. Oh my god. What the fuck? Dealer зүр. What the fuck? Oh my god. Юу вэ? 1 2 3 4 dealer. That's unusual, man. That's luck. I'm Joker God mod. Үгүй Joker mod god. Энэ Ruby ончээ санагдаад байгаа болохоор би зөв дарчлаа. Энэ $6,000 би яг шатаач шилжүүллээ. Yes. That's Baltic card, right? $4,000 шатаачлаа. Fuck. Oh, give хийчихсэн. Нэг том give хийж байгаа учраас маань энийг дарах гэж байна заа. Энэ амар тэнэг үлдэл шүү. Би зүгээр give-ний. Тэгээ манд нь болгоод give-ний том ирэх нэгтсэн байгаа. Би нэг амар том give гэхдээ $2 ордог. Задрахгүй амар удах шинжтэй team give хийж байгаа. Тэрнийхээ скинийг авах гээд би энэ 5-аар задлаж байгаа шүү. Oh my god, гэсэн амар алдчихлаа. Come on. Энэ butterfly ил би хийчихдэг үү? That's money back. Come on. Give me that. Би яга emerald-а зарцсан бэлээ. Яагаад гэвэл би та нарт өмнөөс чинь задлж өгөх гэж турших гэж зарцсан штэ. Okay, at least that's field tested. Come on. Ruby дээр зөвч. Come on. Энэ хоёрын нэг би give it хийчмээр байна. No. I'm doing something very fucking dumb, boys. Very fucking dumb. Сая би зүгээр зарахгүй зүгээр л give rүүгээ хийчих болох байсан шүү дээ чинь төгсөө. Одоо тэгээд тэрнийхээ төлөө одоо ингээд яг ашиг хийцэн буцаагаад алдагдлаа одоо аваад байгаа байхгүй юу? My god. За одоо унахаа. I believe. Yes. It's very dumb. Гэхдээ би энэ $30,000 give хиймээр байгаа байхгүй юу? Ягаад гэвэл нь give-с руу ороод хэдүүлээ ингээд хамгийн том хэмжээтэйгээр ингээд жагсаах юм болвол манай нэгээр орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Манийхэн баланс 30,000 болох юм болов? Do it chat. Хийчихв. Нэгсэндээ одоо ингээд гадаадуудыг одоо харагдах те бас та нарт бас харуулах тийм рекламны самбар хийх гээд байгаа байхгүй юу? Тэгээ маш олон хүн ороод эхлэнгүүт энэ парticipant-аараа дефолтоор жигсэн гот энэ чараг. За тэгээд энийг хийхгүй та нар шийд. За манд бусдын зараатай үйлс бичлэг ямарчсан үлдэгдлийн хийгээ тий. За ямар ч надад нэг юм тийм амар галзуу санаа байгаа. Тэр нь бас их $2,950 гэс батал. Энэ амар явах уу? Энэ уусаа ингээд зургуулаар нийл задлж байгаа болохоор ингээд тэр нөгөө Ruby мөби орог унчих байх гэж би бодоод байна.
Аль нэг талдаа нэг Ruby ч юм уу те Dragon Lore унаад ер нь бол аль нэг нь авах бах. Амар өндөр магадaltaй байсан шүү дээ. Тэгээ 0.100 муутай байна гэж амар их шанс واخгүй. Ер нь бол тэнийг их шанс. Одоо ингээд би 2 удаа case battle хийгээд барыг нэг унчих юм шиг санагдаад байна. Үгүй л ахaltaа яг үндэ 120-ыг задлахаар. Гэхдээ 10% штэ. Өнө магтал нь 12% гэсэн үг штэ гэсэн да. Тэгээд Ruby Dragon Lore гэж бодохоор 24% магадaltaй. Харах хаа бид нар ер нь харчихал юм санагдаад байна. Яа чина. Ямар амар байна вэ? Юу ялагжсна гинт шууд M8 гаргаж ирээл ялчлаа коди. Коди угаас орж идэг гайл та. Коди бол амар гай шүү. Бидино коди. Яа дахиад. За коди жишээ яндарсан чи одоо яндарахгүй шүү дээ. Тимстэй. Тэг ярьж барайш найзуудтайгаа. Тэгээ та хоёр одоо мандаа өгнө өстэй. Тэгээ одоо юу ч унгаахгүй шүү дээ та нар. Тэгээ сая хамаг яндаагаа үрцэн гэж бодоол. Butterfly Emerald. Яй. Энэ унаад ирээч. Ууланч. Тэр look. Cities cooking. Өмнөх төр ялгцаа одоо нэг буцаа яндаа авна штэ. Okay, I'm cooking. Мэн гурав бол ер нь нормал биелүүлчихлээ. Энээс цаашаа ашиг. Энэ хоёр би амар орох өнгөрч байна. Come on. Бараг 2 ихэлсэн баха. Yes, 2 + x 2.1 2.1x 210 ашиг. За бүгдийг зарахгүй энийгээ сонгож байгаа зарахгүй бол нөгөө butterfly зарчих магадгүй. За одоо юм хэлээ мэн амар л ашигтай. Энэ Joker модоор энэ үнэн тэнийг санаа. Энэ кейс энэ сайтн дээр хамгийн ихтэй $225,000 кейс батл хийх таахгүй. Ингээд дөрөвхөн кейс адлна. Одоо нийтээ зээл авч жагаад дөрөвхөн кейс Joker мод. Энэ яач амар үнэтэй кейс байна. Энэ дээр авчидэх үү? Тэ. 12 кейс алчаа. Максимум энэ л аль нэг нь унаач. We are cooking boys. My fucking god. Яг зээл авба. Шөө. What the fuck is happening? 5.5% тайм 2 удаа унаачлаа. Oh my god. 2x. Easy. Joker mod. Silk гэдэг кейс аа. Энэ ямар амар кейс вэ? Гэтэ одоо бол манахгүй хаа. Мань бол тэгж бодож байна. Мань 2 emerald унаачдаг шүү. What the fuck? I'm okay. Бүр өгүүлэх юм. Oh my god. Нэг нь унааш. Oh my god. What the fuck? Лила сали. Сабанаа сүрсэн бацаа. We are so cooked. We are so cooked. Гэтэ нэ лаадаг гэж байна. Хайл 2 өржүүлээд нэмээд 2.5 их өржүүлчихлээ. Энэ амар кейс. That's crazy. За саяын тэр butterfly-ing giveaway хийх үгүй та нар хэлээрэй. За шийдээрэй. 469 ороо задрах giveaway ямар ч нэвчээсээ танаас зориулаад. Тэгээ сонноос нэрэн Telegram банд хийсэн байгаа шүү. Тэгээд өчтөр хастай өчтөр нэг өдөртөө 10 giveaway задарсан байлээ. Өдөртөө 10 giveaway задарч юм юу гэсэн үг юм бэ? Ямарсан Dudakan Монгол юм байлээ. Oldman Монгол. Босton Монгол үгүй мэдэхгүй байна. Энэ Vamos бол Монгол гэж магадгүй лээ. За тэгээд доор Telegram link бааш запин комментэн дээр. Тэгээд ер нь бол ингээд энэ бичлэг орж байгаад ер нь бол giveaway нэгээд сая одоо энэ бичлэг ороход саяын giveaway аль хэдийн задраа алга болсон байна. Гэхдээ дараагийн өдрийнх нь giveaway мань дийцэн л байгаа. Нээцэн л байгаа. Оронд нь ямар ч одоогийн байдлаар $30,000 giveaway байгаа. Энэ бичлэгийг үзэж байгаа чинь бүр л нэмэгдсэн байна ах. Энэ butterfly-ыг харин хийх үү яах вэ та нар харин хэлээрэй. За. Мань тэр бол тадгалжлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр та.